За сайн байцгаана уу. За сүүлийн үед би ч одоо ер нь янз бүрийн сэдвээр ярих юм жоохон дуртай болчиход байна. За өнөөдрийн ярих сэдв маань болохоор одоо насан турсан хүүхдүүдээсээ эцэг эхийн хүлээх ёсгүй нэг юм хідэн зүйл байна. За өглөө би нэг ажилдаа явж явах замдаа нэг подкаст сонслоо. Философч Молор Эрдэнэ орсон нэг подкаст байна. Энэ дээр юу ярьжсэн бэ гэхээр нөгөө эцэг хүүхдүүдийн харилцааны тухай ярьжсэн юм. Тэгээд тэр ярьж байхад миний санаанд орсон юм юу гэхээр би саяхан нэг юм нөгөө эцэг эхчүүдийн насан турсан хүүхдүүдтэйгээ харилцах харилцааны талаар нэг тийм ном уншиж ирсэн байхгүй юу. Тэгээд тэр ном маань санаанд ороод тэгээд юу ярмаар санагдсан гэхээр өнөөдрийн сэдв болохоор хүүхдүүдээс хүлээх ёсгүй нэг хідэн зүйлийн талаар ярилцъя гэж бодсон юм. Яг хөө бид нар чинь одоо орчин цаг нийгэмд амьдарч байна тийм ээ. Одоо бас суралцж байна. Тэгэхээр ингээд урд нь бол өсвөр насныхаа хүүхдүүд, бага насны хүүхдүүдэд яаж хүмүүжүүлэх үгээс суралцж исэн бол одоо ээж өөр ирэхгүй насан турсан хүүхдүүдтэйгээ яаж харилцах вэ? Насан турсан хүүхдүүдээс юу хүлээх ёстой юм бэ? Юу хүлээх ёсгүй юм бэ? Гэдгийг бас суралцж байна. За тэгээ өнөөдөр ярих гэж байгаа сэдв болохоор ингээд хүүхдүүдээс өөрсдийнх нь бодлыг нь одоо ингээд сонсоод тийм ээ хүүхдүүдийнхаа бодлыг сонсоод миний бодолтой нийцэхгүй байж болно. Надтай санал нийлэхгүй байж болно. Тэрнийхэн төлөө надад шүүмжлэх шаардлага байхгүй. Одоо орчин үед хүмүүс амьдарч байна. Хүүхдүүдийн одоо насан турсан хүмүүс битгий бага насны хүүхдүүд хүртэл өөрсдөө сонголтоо хийдэг болсон. Амьдралыг үзэх үзэл нь өөрчлөгдсөн. Нийгэм өөр болсон үед бол бид нар одоо нийгэм цаг үе өөр боллоо шүү дээ. Тэгэхэд бид нар өөрсдийнхөө үзэл туулснаар үр хүүхдээ шахаж шаардах ямар шаардлагагүй болжээ. Тэгэхээр ингээд хүүхдүүдийнхаа одоо сонголтыг хүндлэх хэрэгтэй болж байна. Тэгээ мэдээж ялангуяа насан турсан хүүхдүүдийн сонголтыг нь хүндлэх хэрэгтэй болж байна. За тэгээд одоо дээд сургуульд орсонгүйгээс шахаж шаардаж ууралж учрлах шаардлагагүй болж байна. Хүүхдүүд өөрсдөө бизнесээ хийн үү, ажиллаа хийгээд амьдрын үү одоо хувийн сонголт болж штэ, тийм ээ. Тэгэхээр одоо тэрэнд бол нэг гонсоох хэрэггүй болж байна. Хүлээх ёсгүй болж байна. Мундаг эрдэмтэн болох хүүхдүүд маань мундаг эрдэмтэн болох шаардлагагүй гэдэгт бол хүлээн зөвшөөрдөг болж байна. За дараа нь болохоор ингээд начиг амьдрах ёсгүй гэж байгаа. Тэгэхээр миний амьдралыг миний хүүхд заавал давтах ёсгүй байхгүй да, тийм ээ. Тэгэхээр одоо мундаг болвол мундаг болох ёстой. Тэ ийм мундаг ажилчин байх ёстой. Сайн ажилтан одоо тэргүүний ажилтан байх албагүй шүү дээ. Хүүхдүүд өөрсдөө тэгэл амьдралаа суралцсан шүү дээ. Залхуураал ажил хийхгүй байлаа, залхуурлаа гэд ээж аав нь амар ажилсаг багт хүүхд маань ийм байна. Тэгж гомдож гоморхох хэрэггүй шүү дээ. Тэр хүүхд өөрсдөө амьдран шүү дээ. Өөрсдөө ирээдүйд тэгэхээр ингээд ер нь бол болж өгвөл өөрсдийнх нь сонголтыг өөрсдөр нь л хийлэг гэдэг дээр бол би бол 100% санал нэг байгаа. Миний уншсан ном дээр ч бас тэгжээ. Тэгээд дараагийнх нь болохоор нөгөө ёс уламжлалын талаар би бас ярмаар санагдсан. Яс уламжлал гэдэг чинь одоо жишээлбэл биднүүсийн хувьд бол ийм байлаа л да. Хүү маань бага нас бүр бага байхдаа ингээд Санта Клаус итгэдэг байсан. Тэгэнгүүт бид нар одоо нөгөө хүүхдүүд бэлгээ Крисмсийн бэлгийг ингээд бэлдээд модныхоо доор тавиад тэгээд нөгөө Крисмсийн өглөө осны хүүхд маань бэлгээ задалдаг байсан байхгүй хүүхдүүд маань. За энэ уламжлал бол ингээд өдөө хүртэл үргэлжилж ирсэн. Тэгтээ тэр чинь болохоор бид нар зүгээр одоо уламжлал болгож тэмдэглэж байгаа баяр те. Тэрнээс биш бид нар Крисчен байх ёстой биш. Одоо бид нар Крисчен биш юм чинь бид нар буддист юм чинь энийг хэмдэглэхгүй гэх юм биш. Тэр бол зүгээр баярыг бид нар уламжлал болгосон байна. Тэгээ сүүлийн үед бол ийм юм ажиглагдчих байна. Хүүхдүүд тусдаа гарсан учраас ингээ заавалчгүй Крисмсийн өглөө манад ирээд бэлэг задлах албагүй болж штэ. Тэгэхээр урьдчил бид нар хоорондоо ярилцаад Крисмсийн урд өдөр ирж манад оройны хоол идэх юм уу? Өглөө Крисмсийн өглөө ирж одоо өглөөний цай уугаад бэлгээ задлах юм уу гэдэг дээр тохиролцсон. Энэтэй адилхан бас ингээд нөгөө цагаан сарыг бас адилхан. За шөнийн нэгний өглөө гэх чинь бид нар одоо Америкт амьдарч гадаад амьдарч байгаа хүмүүс чинь зарим өдөр нэг амралтын өдөр таарахаас биш
зарим өдөр бол ер нь ихэнхдээ ажлын өдөр таардаг ш. Тэгэхээр ингээд хүүхдүүд маань одоо цагаан сарын өглөөгөө бид нартай ирж золгох халбгүй байхгүй да. Тэр хүмүүс ажилтаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ ёс уламжлал ийм байх ёстой гэж хүүхдүүдэд дарамт чавал үзүүлж болохгүй юм байна гэдгийг бол ойлгож байгаа. Тэгэхээр одоо аль алиндаа ингээ хүндэтгэлтэй амьдарч байгааг энэ хэлбэр гэж үзэж байгаа. За тэгээд дараа нь болохоор хүүхдүүдээ эцэг эхтэйгээ цагийг өнгөрөөх гэж байгаа. Одоо миний төрсөн өдрөөр ирж хүүхдүүд маань ээжтэйгээ цагийг өнгөрөөсөнгүй. Эсвэл бол одоо ийм баяраар ирж ингэсэнгүй гэдэг ийм хүлээлтийг бол хүлээхгүй гэж бодож байгаа. Хүүхдүүд ажилдаа завгүй байж болно шүү дээ. Тэгэхээр заавалжгүй миний төрсөн өдрөөр ирж надтай цаг өнгөрөх халбгүй шүү дээ. Урьдчилж хийж болж гин, дараа нь хийж болж гин. Хүүхдүүдтэй ярилцдаг байх. Манай хүүхдүүд уцтаад за ээж төрсөн өдрөөр та яах гэж байна. Ээж нь тэр өдөр завгүй ийм өдөр ажлын өдөр байна. Тэгвэл энд ч л урьдчилаад бид нар ингэчье гэд цагийг өнгөрөөхдөө ингэж тохиролцож байна. Энэ бол маш ийм үр дүнтэй арга байгаа. Дараа нь болохоор хүүхдүүдээ одоо хөгшрөх үедээ асруулах гэж байгаа. Тэгэхээр бид нар хүүхдүүдээ өөрсдөө төрүүлсэн тийм ээ. Тэгэхээр хүүхдүүд биднээсээ асрагч байх албагүй. Бид нар одоо өөрсдийг асруулах гэж хүүхд төрүүлээг байхгүй юу. Тэгэхээр ирээдүйд одоо яг зарим хүмүүс санал нийлэхгүй байж болно. Гэхдээ миний бодлохгүй юу. Орчин үед бид нар амьдарч штеп хүүхдүүд маань завгүй байна. Тэгэхээр бид нар яагаараа өөрсдөө хүүхдээ төрүүлж өсгчөөд миний хүүхдийг одоо энэ намайг асрах ёстой. Хөгшөрсөн хөлөө очуулна гэж бодох ёстой гэж. Тэрний оронд одоо юм хөгжсөн байж бид нар ирээдүйд өөр хүүхдээ гай болохгүйгээр хүүхдүүдээ одоо гай болохгүйгээр мөнгө төгрөгөө бэлдээд тэр асрамжийн газар нь мөнгөө өгөөд асруулъя л да. Мөнгөө төлөө тэр хүмүүст нь мөнгөө төлөөд асруулъя. Яагаад миний хүүхэд намайг асрах ёстой гэж. Тэр чинь өөрөө хүлээгээгүй шүү дээ. Яагаад тэр бид нар өөрсдөө төрүүлсэн баг. Бид нар өөрсдөө төрүүлчихэд хүүхдээсээ тийм юм хүлээж болохгүй байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол би бол тэр хөлөө одоо очуулна гэдэг дээр бол би санаа нийлдэхгүй. Мөнгөө бэлдэл гэж боддог. Ер нь бэлдээч гэж бодоод бэлдэж байгаа. Тэгэхээр одоо ирээдүйд одоо яг тийм л юугаар би амьдрна гэж боддог. Тийм учраас одоо өөр хүүхдээ гай болохгүй тулд одоо ирээдүй те өвчин зовлонтой болохгүй тулд одоо аль болох залуугаасаа эрүүл мэндэд анхаарад өөрсдөө те эрүүл удаан амьдрахыг бас хичээж байна. Дараагийн болохоор хүүхдүүдээс талархал хүсэх ёсгүй. Яагаад тэгэхээр ингээд одоо жишээлбэл бид хоёр одоо нөхөр бүтээр том охиноо дээд сургуульд нь оруулаад төгсгөөд одоо миний охин өөрөө орсон сургуулийн төлбөрийн битээр төлж дуусгасан. Гэхдээ тэрнийхээ төлөө миний охин надад талархах ёстой биш байхгүй юу та. Би эцэгийнхээ үргийг л бид нар биелүүлсэн байхгүй юу. Тэгэхээр талархаж явж байвал миний охин өөрсдөө л талархаж явах ёстой болохоос биш би тэрний төлөө одоо өөр хүүхдээсээ би чиний төлбөрийг төлсөн, би чамааг өсгөж хүмүүжүүлсэн, одоо би чамааг ингэж хүний зэрэгтэй явахад ингэсэн тэгсэн гэж хүүхдээсээ юу ч хүлээж өөр хүүхдээ тэгж насан турш гмийн мэдрэмжтэй амьдруулахыг хүсэх ёсгүй байхгүй юу. Тэгэхээр хүүхдүүд маань өөрсдөө тэрийг тэртээ амьдралаасаа хүлээн зөвшөөрн өөрсдөө өөр хүүхдээ болно. Тэгээд тэрийг өөрсдөө хүлээж авах байхгүй амьдралаас олох байхгүй. Ээж маань аав маань ингэсэн байна, ээж аав маань ингэсэн байна гэж тэр үедээ хүүхдүүд маань өөрсдөө талархаж эхэлнэ. Тэрнээс биш хүүхдээсээ талархал хүлээх ёсгүй гэдгийг одоо ярмаар байна. За тэгээд яг хуу энэ ярьж байгаа юм маань миний уншсан номноосоо өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж байгаа юмнуудыг би ярьж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө мэдээж хэрэг ном хуулаад амьдраад байгаа юм бол биш. Гэхдээ номноос санаа аваад одоо бид нар ч Монгол хүмүүс тийм ээ заавалжгүй Америк хүмүүстэй адилхан байх албагүй учраас Монгол хүний хөрсөн дээр одоо Монгол гэр бүлд яаж болмоор байна гэдгийг одоо ингээд суулгах гал явж байгаа жирийн нэг ээж эмэгтэй нэг эхнэр хүн байгаа. За тэгээд одоо дараагийн удаа одоо сүүлийн үед бол би бас юм яриаддаг болсон. Дараагийн удаа бол одоо нөгөө Карл Юнгийн мөнхийн охиноороо байдаг охин гэдэг сэдвээр би ярина гэж бодож байгаа. Ер нь өнөөдөр маргааш ойрын үед би бичлэг оруулъя гэж бодож байгаа. За тэгээд та нартаа сайн сайхныг хүсье.
Өдрийг сайхан өнгөрөөрөө баяр таа.